За сайн байцгаана уу. Ногоон Монгол мод тарих календар өнөөдөр хош модыг хэрхэн үржүүлэх тарих тухай танилцуулга болтглээ. Монгол орны Хангаа хэмтгий хөвсгөл Сэлэнг аймгийн Дуулуурхаг сэрүүн өмсөд ургадаг 25-аас 40 м өндөр 300-аас 800 жил насалдаг 5-аас 7 см-ийн боргоцоотой хасах 50 градус хүртэл хөтөн тэсвэртэй юм мод юм аа. Хош модыг хэрхэн тарих вэ? Үрээр ургуулах 2-оос 3 сарын турш үрийг хүүтэнд хадгалж хавар эсвэл намар тарих нь тохиромжтой байдаг. Суулгаж шилжүүлэн тарих нь 2-оос 3 нас хүрсэн модыг 30-аас 50 см-ийн гүн нүхэнд суулгана. Хөрсийг сонгохдоо хар шорон, элсэрхэг, жиглэг хөрс тохиромжтой байдаг. Арчилгаа хийхдээ усалгаа, сүйдэрлэлт, хамгаалалт зэргийг анхаарах шаардлагатай байдаг бахнэ. Үрээр тарих. Үрийг цуглуулахдаа хош модны боргоцоо 8-аас 10 дугаар сард боловсрон хатуу, хаграагүй боргоцоогоос шинэ чанартай үрийг ялгаж авна. Үрийг хуурай сэрүүн сүйдэрлэг орчинд 1-ээс 2 сар хатаа. Үрийн соёолтыг нэмэгдүүлэхийн тулд 3-аас 4 градусын хэмэд 2-оос 3 сар хадгална. Энэ нь үрийг байгалийн нөхцөлтэй ойролцоо орчинд байлгаж соёолтыг төрөсгдөг бахнэ. Үрийг тарих тохиромжтой хугацаа 4-өөс 5 сар газрын хөрс гисэж дулаан тогтсны дараа тарих нь тохиромжтой байдаг. Эсвэл намар 9-өөс 10 сар. Намар тарьсан үр өвлийн турш хөрсөн байгаа тул байгалийн хүйтэн давтамжийг давах чадвартай болдог бахнэ. Үрийг тарихдаа хөрсийг бэлтгэх. Элс хар шороог ялзмагтай хольж ус сайн шингэх чадвартай хөрсийг бэлтгэнэ. Суулгах гүн нь үрийг 2-оос 3 см-ийн гүнд болж нэмгэн шороогоор хучна. Өдөр бүр баг зэрэг усалж хөрсний жигийг хангалттай хэмжээнд байлгах ёстой бахнэ. 1-ээс 2 сарын дараа соёолж эхэлнэ. Суулгацыг шилжүүлэн тарих. Суулгацыг бэлтгэхдээ 10-аас 20 см-ийн өндөртөө 2-оос 3 настай суулгацуудыг шилжүүлэн тарихад хамгийн тохиромжтой. Хэт залуу эсвэл хөгшин суулгац ургах магадлал багатай байдаг. Суулгах тохиромжтой хугацаа нь хавар 4-өөс 5 сар газар хөлдөлт гарах үед буюу гисэх үед тарих нь үндэс амархан эдээшилдэг бахнэ. Намар 9-өөс 10 сард хөрсний дулаан хадгалагдаж байх үед таривал дараа хавар сайн ургадаг бахнэ. Хөрсийг сонгохдоо сүйдэрлэг, жиглэг, өндөрлөг газар тохиромжтой байдаг. Хөрс нь элсэрхэг, хар шороон ялзмаг ихтэй байвал сайн ургана. Мөн усны үхвсүртэй ойролцоо газар тарих нь илүү үр дүнтэй байдаг байна. Суулгахдаа 30-аас 50 см-ийн гүн нүх ухаж үндсийг гэмтээлгүйгээр зөөлөн суулгана. Хоорондын зайг 3-аас 5 м-ийн зайтай суулгавал ургахдаа бие биедээ саад болохгүй. Мөн суулгалтаа бэхжүүлэхийн тулд зөөлөн дарж тогтвортой болгоно. Тарьснаас хойш эхний 2-7 хоногт өдөр бүр бага хэмжээгээр усална. Хош модыг тарьсны дараа аргачлал. Усалгаа эхний 2 жил тогтмол чийг өгч байх хэрэгтэй болно. Зуны хуурай үед гам болж байгаа үед бол илүү олон услах шаардлагатай болох нь байна. 7 хоногт 2-оос 3 удаа услана. Хэт их усалж бас болохгүй. Усыг тогтмол уславал мөндөс ялзрах аюултай. Ус тогтвол сүйдэрлэлт анхны жилүүдэд нарны хурц гэрлийн туяанаас хамгаалахын тулд модон хашлага өвсөөр хочиж болно. Үндсэн хэсгийг хамгаалах амьтдаас хамгаалах хэрэм буг гахаа зэрэг хошны мөндөс самрыг иддэг амьтдаас хамгаалах шаардлагатай болох нь байна. Тиймээс хашаа тор барих нь зүйтэй байх нэ. Хөрсийг хамгаалах. Шилмөөс навчаар хөрсийг хочвол
чигээ хадгалах, ургамал хөлдөхөөс сэргийлэх ач холбогдолтой байдаг байна. За хош модны ач тус нь самарнаас уурэг тос ихтэй дархтлааг дэмжих бүтээгдэхүүнүүдийг гаргаж авдаг байна. Модыг нь барилга, тавилга, хөгжмийн зэвсэг зэрэгт ашигладаг. Давирхайг нь эм, гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд хэрэглэдэг байна. За хош модны талаарх манай монголчууд үржүүлэн тарих ариун туршлагатай. Булган хөвсгөл Сэлэнг аймагт туршилт хийж хош модыг нөхөн сэргээх төслүүдийг хэрэгжүүлж байна. Мөн энэ хэрэгжүүлэх үйл явцад бэрхшээл нь юунд байна вэ гэхээр 20-40 жилийн хугацаа шаарддаг. Бүрэн ургалтыг гүйцээхийн тулд хуваарь шал дагаан амтны нөлөөлөл өртөмтгий байна. Эдгээрийг бас давах шийдлүүдийг манай улсны судлаачид, тариаланчид маань, мод үржүүлэгчид маань олсоо. Энэ нь бусалгааны системийг бий болгох, хамгаалалтын торыг байрлуулах, биотехнологийн аргуудаар үржүүлгийг хийгээд байгальд нь суулгах ийм аргачлалуудаар хийгвэл тохиромжтой юм гэсэн зөвлөмжийг хүргэсэн байна. За ингээд анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа. Хош мод тарих нь зөвхөн нэг үеийн ажил биш, харин ирээдүйдээ оруулж буй том хөрөнгө оруулалт юм. Илүү ихийг мэдхийг хүсвэл subscribe дарж бидэнтэй нэгдээрэй. Бидний хуудсыг дагаарай. Дараагийн дугааруудаар илүү олон модыг хэрхэн тариалах тухай мөн сонирхолтой баримтуудыг оруулах болно. Мөн мод тарих календарыг захиалан хөргүүлэн аваарай. Захиалах утсыг доор бичсэн байгаа. За баярлалаа анхаарал тавьсан та